Төгсгөл эхлэл хоёр үргэлж хамтдаа байдагч шуналтанд тэр завсартай. Зүн бол зүрх сэтгэлийн дуу хоолой. Чиний шийдвэрийг сонсохгүй байгаа бол тэр зүрх сэтгэл биш. Тэр үргэлж асуудаг болохоор л хариултгүй хоцордог. Асуудаггүй нь харин өвчлсөн байна. Тоо тоолгын дотор тоо томшгүй зүрх өгч байдаг. Өөрийгөө хайгаад байгаа бол өөрийгөө алдцсан гэсэн үг. Өөр хэнийг хайгаа вэ? Зүрх сэтгэл хизээж хүчлэгддэггүй. Тархины чимээ намжихад зүрх дуурч эхэлнэ. Үнэн бол зүрх сэтгэлийн гэлбаа. Дуулал дуудлага, дуу хоолойг сайтар тань. Дуурсан болгонд итгэнэ гэсэн үг биш. Ялгаж салахын тулд үнэн худал оршино. Бусдын юм чиний юм бол бусдын юм. Энэ бол солилцоо, алтан солилцоо. Нэг юмыг өөртөө авахд нөгөө нь чам дээр ирнэ. Ингэж бүхэл болох учраас. Чи юмч бол чам дээр өвчтөе ирдэг шиг л. Юмс зүгээр л урсдаг юм. Чи тийм болвол бусд нь ийм болно. Эсрэг туйл бол ижил туйл. Чи нэг дүрийг авал бусд нь өөр дүр болно. Бусад дүр болно. Яг адилхан гэж байхгүй. Тиймээс хүлээн зөвшөөр. Балгас дотор ч амьдарч болдог. За илүү утагчилж орж ирж байна л да. Худлыг хараад уур хүрээд байгаа бол чамд худал байна гэсэн үг. Хэрвээ чи худалгүй үнэн байсан бол худлыг өөр өнцгөр харна гэнэ. Буруутай буруугүйг юу ялгадаг вэ гэхээр аль талд нь зогсож байгаагаас хамаардаг. Аратан гэж харуул зүхтэж их гэж харуул түүнийг харилдаг. Чиний дотор мангас байна гэж үзвэл чи түүнтэй найзлахыг хүсэж байна. Заримдаа хүмүүс найзлахыг хүссэн хүнтэйгээ зөрчилддөг. Тоохгүй бацсан чи дайсан болцсон шүү дээ тэр залуу. Тооцоолж хайрладаггүй юм. Хайрлаж тооцоолдог. Энэ хоёрын дунд их ялгаа бий. Хэлж байгаа үгээ ойлгохгүй бол нэг бол суралцах, нэг бол шинжлэх. Санаа зовсноор ч нь болохгүй, харин бодоагүйгээр ч нь болно. Зүрх яарч цохилвол хүн удаан дийлэхгүй.
Хоосон бол хонсон хоол, дүүрэн бол болоогүй хоол. Яах лэрэг нь та нар бол. Бэлтгэл бол сурахгүй гэсэн үг. Хинч бэлдэж амжихгүй. Багш бол боловсон хулгайч. Багш гэрийн даалгавар хиймээр байна уу гэж асуудаггүй үстэй. Бурхан гэж байвал бусдад найдах тухай болчихно. За сайн юм лээ дээ. Эхэрдүүл гэдэг бол ирэхгүй хайр гэсэн үг. Олсон бол тэр биш гэсэн үг. Сүнс бол амин итгэл. Чи юунд итгэн тэр чиний сүнс бол. Навчаад итгэдэг байлаа гэхэд навчаагийн юунд итгэж байгаа вэ гэдэг нь. Хумсар гэдэг ухаж амсаж буй үйл явц. Осон нь харин амтна. Амтгүй болсон бол тэр мэдлэг байхаа байсан. Сэтгэл бол амтлах мэдрэхгүй. Бие махбод бол баримтлахгүй. Баримтлахгүй гэдэг нь осноо алдахын тухай. Нөөсө тарих гаццуу байгаа учраас бодож чадахгүй юм л та. Тэгжиж л нөгнүүд гарч ин л та. Цорой бол гаднаас биш дотроос гарч байгаа. Эго бол ихэж тавьсан хувцас өмсгдөөгүй. Хайр бол харамсаагүй зүйл гэнэ. Ёгтлол бол тунганд харуулсан юм. Ичхүүр бол минийх биш байж гэсэн үг. Хүн дуртай зүйлээсээ ичдэггүй юм. Хаалга бол онгоолгоод орно, эсвэл хаагаад гарна гэсэн үг. Хараад зогсох тухай биш. Нулимсоо сэтгэлийн төвчээр алдарлаа гэсэн үг. Баярлах, гуниглах айлнж байж болно. Уур бол ухаанаа шатаасны үр дагавар. Үзэсгэлэн бол үнэн хайр хоёрын зэрэгцэл бас эсрэгцэл. Харанхуй бол хамгийн дээд үнэн. Гэрэл бол зам. Нохой бол зэрлэгшвэл чон, гэршвэл хань. Лус бол тамхтан. Тамхтан гэдэг нь тооцоолоогүй биш. Дэлхийнч тэр, сэтгэлийнч тэр байгалыг хамгаалах. Байгаагүй зүйл үнэн, байсан зүйл худал. Гарчиг бол эхлүүлэх зүйл. Үг бол үхэл төрөлт. Үг бүрт ямар нэг зүйл өгч, ямар нэг зүйл төрж өгдөг. Айдас бол амгалангүй гэсэн үг. Амгаланг алдаж олно. За суралцахгүй гэдэг нь шидэж онно. Тэгээд шидсэн газартаа л унана. Гэхдээ дээшээ шидвэл өөр төрч. Хүсэл бол олоогүй гэсэн үг.
олсон бол хүсэхгүй. Шунал бол олцоод олоогүй мэт байхын тухай. Зөн бол чалчдаггүй. Зориг бол хүсэл тэмүүллийг өдөөхөр зориулан бүтээсэн бай. Чи бол бүх зүйлийн хувирсан хэлбэр. За ингэж болов.